Анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 4 лаборатори танхим болоод сонгодог хөгжмийн танхимыг бүрэн тогтжууллаа. Энэхүү тогтчлтын санхүүжилтийг Бүгд найрамдах Солонгос улсын Жэжүү хотын их сургууль хамтын ажиллагааныхаа хүрээнд буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэжээ. GDS буюу одоо Жэжүүгийн хөгжлийн төвийн ангидгаас бид нар бас тодорхой хэмжээний төсөл мөнгө хөрөнгө санхүүжилт авсан. За энэ санхүүжилтийн хүрээнд бид өнөөдөр одоо зургийн өрөө, хөгжмийн өрөө, багш нарын одоо уулзалтын өрөө, дээр нь хүүхдүүдийн нээлттэй номын сан гэх мэтлэнгээр хүүхдүүдэд юм хөгжүүлэх юм бүтээн байгуулалтуудыг хийгээд энийг нээлттэй хийж байгаа юм аа. 이번 프로젝트는 Энэ удаагийн сайн дурын ажилд GDC-гийн үйлдвэрчний эвлэл хамтран оролцож байна. Цаашид Монгол Солонгосын хамтын ажиллагаа улам илүү хөгжин дэвших байх гэж найдаж байна. Энэ удаад хийж өгсөн анги танхим маань сурагч хүүхдүүдийн суралцах орчинг улам илүү боловсронгуй болгосон гэж итгэж байна. 노동조합은 Тус сургууль 10-аас 12 дугаар ангийн нийт 450 орчим сурагч суралцж байна. Эдгээр сурагчид ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэн суралцдаг. Энэхүү суралцах үйл ажиллагаанд өнөөдрийн тогтчулсан анги танхимууд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх хэмээн сургуулийн удирдлагуудын зүгээс үзэж байна.